Эрхэм үзэгчдээ залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн 1-р шатанд санаа төдий цаасан дээр буусан байсан бүхий л зүйлүүд өнөөдөр 2-р шатанд бодит биетэй биелэлээ олж студид орж ирж байна. 1-р шатанд хийгдэх хийгдэггүй хэрэгтэй хэрэггүй гэж ярьсан бүтээлүүд өнөөдөр шүүгчдийн өмнө өөрсдийнхөө бүтээл санааг бид чаддаг юм а хийдэг юм а гэж харуулж байгаа маа. За ингээд цэцэрлэгт хүрээлэн дотор явах эко машиныг зохион бүтээсэн Батцаагааны багийнхныг хамтдаа бүгдээр дайзан дээр ухтан авцгаая. Алга шигтэй бэлгэлээ. Сайн мэцгэн залуучуудаа. Нэвтрүүлгийн 1-р шатанд эко машины зураг төсөл судалгаагаа бүрэн дуусгаад эд ангийн угсрах ажлыг эхэлсэн хэмээн шүүгчдэд танилцуулаад олон шүүмж санал зөвлөгөөг авсан залуу зохион бүтээгч Батцаагаан энэ жил Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер технологийн сургуулийн металл судлалын төгсөх ангийн оюутан хичээл ном, дипломын ажлынхаа хажуугаар залуу зохион бүтээгч 2016 уралдааны 1-р шатанд тэнцсэн бага оврын эко машин бүтээлийн санаагаа багийн гишүүд болоод зөвлөх ах Золбаяр багш Гамбат нарынхаа хамтаар хэрхэн хөгжүүлж байгааг сурвалжлагаар хүргэж байна. Миний энэ бүтээлд маш шүүгчдийн маань зөвлөж байгаа зөвлөмж маш хэрэгтэй байгаа. Одоо цахилгааны тал байна. Тэгэд зогоогч мөн өөрөө цахилгаан электроникийн чиглэлээр шүүгч болохоор бас цахилгааны талын зөвлөмжийг бас сайн өгж байгаа. Тэгээ би бас машиндаа тэгээд ухардаг болгож болно. Дээрээс нь тэгээ хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд аккумуляторын цэнэгийг 24 вольтт нь хэвийн хэмжээнд барьж байгаа. Тэр нь бол цахилгааны талын зөвлөмж нь бол маш үнэтэй байгаа. 1-р шатанд оролцсноос хойш хэрэг юм хийв, юу нэмэгдэж хасагдав. 1-р шатанд оролцсноос хойш болохоор 1-р шатанд оролцохоос өмнө би ерөнхий ингээ араамаа зангидсан байсан. Тэрнээс хойш тэгээд нэмэлт энэ цахилгааны монтаж, тэр өрүүл, явах ангийн юунуудаар нэмж хийж өгсөн байна. Явах ангаа бүрэн өсөж дууссан. Одоо бид ингээ харж байхад нэг цэнхэр нэг шар 2 машин байгаа юм л та. Яагаад хоёрыг хийв? Яагаад хоёрыг хийсэн бэ гэвэл энэ болохоор би тэр машины маань загвар хийцэндээ бас тохируулж хийсэн л дээ. Тэрийг бас тэр шилээ эндээ захиалаад шилнийхээ загварт бас гадна хэлбэр дизайныг өөрчлөөд энийг болохоор бэлэн байгаа шилээ авч хийсэн болохоор тэр шилнийхээ загвар дизайн. Бид нар ч одоо 2-р шатнаас өмнө чам дээр ирдэг нь ажлыг чинь шалгах гэж байгаа гол нь шүү дээ. Бас хэрвээ цогоо шүүгчсэн асуух юм бол асуугаа зөвлөгөө юу авах вэ нэмж өгөө те. Бүгд тэр хэрвээ боломжтой бол машиныг чи гаргаад хоёулыг нэг зэрцүүлж тавиулаад нэг харуулчихгүй бүгдэрэнд нь. Би одоо 90 кг-ш наач 70 хүний 2-оор тоолцсон байдаг. Батцаагаана чи хэдэн килограмм бэ? 70 кг. За миний 10-ыг бол даачхал юм байна те. Хурдлах бол шаардлага байхгүй мэн үү те? Тогтмол болцдог. Долоон загвартаар барьсан байна. За, энэ үнцээ. Тосчтой. Би 2-р шатндаа бол машинаар нь бол 100 болгоцсон шүүгч нар маань бас нэцаалт бас зөвлөмж шүүмж бас их байсан. Тэр бүгдийг нь би бас хүлээж аваа зас зөвлөмжийн дагаад тэгээд хэрэгтэй зүйлүүдээ хийгээд ер нь бол 2-р шатндаа машин шүүгчдийн санааг бас өөрчлөхөөр болгосон машин нь ер нь сайн болсон байгаа. За хамгийн ихний асуулт эко машин тасралтгүйгээр хэдэн цаг явж чадах вэ? Хэдэн цаг цэнэглэгдэж байна вэ? Эко машин маань 24 цаг цэнэглэхдээ тасралтгүйгээр 8 цаг. Туслаад үзсэн. Тий. За бүтээл санаагаа хөдөлгөж үзүүлье. За. Миний эко машин маань тогтворуулалтын цахилгаан хөдөлгөөрөөр хөдөлж байгаа. Тэгээ машины маань одоо ингээ урагшаа явж байгаа байдал маань энэ байна. Тэгээ нэмэлтээр би энэ машинда хоошоо ухардаг болгож өгсөн бас машина. Ухардаг урагшаа явдаг гэсэн 2 канап байгаа. Тэгээд тэр канапаараа ингэж өдөрч чадах байгаамаа. Машин маань. Тэгээ машинда би 1-р шатнаас хойш нэмэлт маш их зүйлүүд хийж өгсөн байгаа. Одоо ухардаг болгосон, дээрээс нь хурдын жоохон нэмсэн. Хурдыг нэмэхийн тулд би машиныхаа хөтлөгч арааны шүдний тоог нэмж өгсөн. 9 шүдтэй араа байсан. Тэгээд 17 шүдтэй болгож арааны шүдний тоог нэмж өгсөн байгаа. Нэмэлтээр гэрэл болон цахилгаан тоноглолууд. Тэгээд нэмэлтээр хөгжим
нарны гэрлээ бас нэмэлтээр суулжуулж өгсөн. Нэгдүгээр шатнаас хойш тэгээд нэмэлтээр бас ингэж чирдэг юм борхоо зэргийг би нэмэлтээр машиндаа суулжуулж өгсөн байгаамаа. Нөгөө хэрэглээний ажиллагааны цаг дээр бол анхаарч асуужсан. Сая бол хэлж ийн л дээ. 24 цаг цэнэглээд 8 цаг гэж. Яг үнэн үү? Тэ тэр бол туршиж үзсэн. Ерөнхийдөө 6 цаг бол тасралтгүй ажилласан. Тэгээд тэрнээс цааш бол ажиллах боломжтой. Бид нар зүгээр 6 цаг гэж яг боддоор цэцэрлэгдэхгүй хэлэн туршиж үзсэн. Энийг хараад надад бол арай л худлаалтай шиг санагдаад байна л да. Ер нь бол тэр туршилтыг ер нь бол иж үзүүлээрэ тийм ээ. 24 цэнэглэсэн цаг ажлын 8 цагаар ажиллаж байгаа бол үнэхээр бас болж байна. Харьцангуй жижиг дугуйтай момент баг шаардж байгаа учраас тэр энерги тэр хэмжээнд та нар ашиглуулын процентыг өндөр барьж чадсны чинь л дүүрдэн болно гэсэн үг л дээ. Тэр тохиолдолд яг энэ тэр дотоод тээвэр гэдгээр ер нь хэрэглэгдээд явах байхаа гэж. Ер нь бол одоо яг нөгөө хэрэглээний юу гэдгээр бол та нар ч яг тэр парк дотор тээвэр гэдгээр л явж байна тий. Тэг гэр бүл нөгөө аялаж нөгөө гэр бүлийн хүмүүс зугаалах чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх гэдэг тий. Аа тэгээ энэ одоо ямар өртөгтэй босч байна? Эний маань өртгөнийг сая 500 мянган төгрөг. Ингээ бүгдээр юу? Тий. Арай үгүй хаа. Тэгж л босч байгаа өртөг маань. Бид нар бол дотоодын зах зээлээс авж байгаа зүйл маань нарны гэрэл. Тэгээд одоо энэ юу байгаа энд хөдөлгүүр. Жишээ чинь хөдөлгүүрийн дээр авсан. Тогтмол хөдөлгөөний хөдөлгүүрийг бий болохоор юу яасан л та нөгөө цахилгаан тээврийн автобусны юун хөдөлгүүр хаалганы хаалганы DC мотороор ашигласан гэдэг юм тий. Сая 500-д ингээ босоод ирж бол бас гайхамшигтай хэмтэх үнэ л да. Олноор хийгээд ингээ парк дээр тавилаа шүү дээ тий. Тэр хойноо борховтой гэжсэн шүү дээ. Урд нь бас хийж. Яах гэж байгаа юм гэхэлэр олон машина энд тэнд тавьсан байгаа машинуудыг цогцуулаад аваа явна шүү дээ тий. Оройн газар аваач тань бүгдийг цэнгэлэх хэрэгтэй болно шүү дээ. Гэхдээ машин болгоно хүн унаал ингээ явж байхаар дэлгүүрийн тэргүүдийг залгачаад ингээ чирээ явдаг шүү дээ тий. Тэр үе шиг ингээ хийчих юм бол илүү хэрэглээ ашиглах боломж нь бас нэгдэх юм болоо тий. Үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс маань өглөө оройны газар авч бүгдийг цэнгэлж байгаа өглөөний газар авчир тавьдаг тий. Тэгт нь хэрэг болох үднээс урталт нь их нэмэлтээр нэг хүч хөдөлмөр орох юмч тийм нэмээ хийчихсэн. Хоорондоо ард ардаасаа ингээ залгагдаад бүгдийг нэг машинаар чирээ авах боломжтойгоор. Хэлэх юм гэвэл энэ чийдэнгүүдийн зүгээр энэ улаас хуцтай биш ледер солилцвол арай л хэмнэлттэй болох байх та нөгөө хэмжээдэр чинь нэгд. Хоёрдугаар энэ үнэхээр одоо тэдэн цаг тасралтгүй ажилдаг гэдгийг баталж үзүүлсэн бичлэг хийгээд одоо нэг цаг ч юм уу ингээд явуулаад дараа нь тэрийг нөгөө хурдсгаад хэдэн секунд их болгож харуулад хичнээн зам тийм ээ нэг цэнэглэлтээр метр зам явж ийн гэдгийг харуулах. Хоёрдугаар одоо моторын чинь одоо энэ хүчний момент эднүс ч юм бол бас тодорхой одоо өөд урууг давж чадах одоо тэр хязгаарын хэдэн градус өөд өксөж явж чадчихээн гэдгийг харуулсан бас бичлэг байвал зүгээр юм уу гэж бодож байна. Шүүгч цог жавхлан. За энэ бүтээл өгүүлэлтэн дээр нь би очив юм аа. Яг намайг очих үед энэ ийм төрхтэй байгаагүй. Маш олон юм дуртай байсан. Тэгээ одоо яг энэ хийсэн зүйлсийг харахад бол ер нь бол бас их цаг зав хөдөлмөр гаргаж хийсэн байна. Ер нь баг үндсэн юмнууд баг хийсэн байна. Зүгээр би бас тэр аккумуляторын багтаамжийг бодож үзсэн. Энэ юу юм бэ лээ? 12 вольтын 2 аккумулятор цуваа 24 болж байгаа. Нэг нь 150 ампер цаг байсан. Тий. Тэгэхээр хөдөлгүүр нь хэд вэ? 500 ватт. За 500 ватт байсан. Тэгэхээр 500 ваттаа нөгөөдгөө бодоод үзэхэд бол хангалттай гарах юм байлээ. Тий. Тэгээ яг жигтгэн энэ талбай дээр бол яг учиргүй юм өөд өксөд байхгүй учраас бол тэр тусгаалan засаа зүгээр сэнэглэгчийн хувьд бол та нар өөрсдийнхөө байгаа энэ сэнэглэгчтэй л баригдаад байгаа болохоос биш энэ ч хамгийн дээд нь хэдэн ампер цаг байна? 10 хэд байна? Тэгэхээр яг зүгээр өөр чадaltaа юу тавь заавчгүй 24 гэх албагүй л тий. 12 юм уу 15 цаг гээл шөндөө сэнэглжээл бус ажиллах үед нь 16 цаг зэрэг хангалттай сэнэглэж болно. Тэгээ тэн дээр бол яг тооцоо хийсэн. Яг энэ хаазны талаар бол тэр нөгөө ховсох мотор ашиглаад тэгээ яг педалын тэн дээр нь ховсох сэргүүл тавиад тэгээд инвертертэй бол хийж болох юм билээ. Инвертерийн хэмжээ нь бол яг одоо энэ 500 ваттын дээр хийхэд бол гайгүй нэг 24-5 доллар л байгаа. Яг инвертер юм. Зүгээр эдний хүндрэлтэй асуудал нь юунд вэ гэхээр нөгөө хөдөлгөөрөө тэр чигээр солиход гол асуудал байгаа байхгүй. Яг бол одоо ганцхан DC мотор ашиглагдсан. Тийм л юм байл. Тэгээд одоо нэлээд их юм хийсэн байна.
Тийм. Хөндийн төв хүчний гамд бүгдийг нь өөрчилсөн байна. Тэгээ нөгөө Одоо яг тэр одоо Солонгост болдог олон улсын уралдаан тэмцээнд болдог грин кагаар оролцдог. Одоо бүр тийм багийн хүүхдүүдийн хийж байгаа бүтээлүүд байгаа. Тэрэн дээрээс та нар бас би өмнө нь бол нэгдүгээр шатанд бас хэлжсэндээ тэдэртэй бас харьцуулж хараараа гэж хэлээ. Тэрний болохоор ерөнхийдөө би та нарын саяны 8 цаг ажиллаж байгаа гэдгийг сонсоод гайхаад байна л да. Ягаад гэвэл тэнд олон улсын тэмцээнд орж байгаа хүүхдүүд тэр үзүүлэлтэд гарах гэж нэлээд болдог. Ялангуяа саяны тэр хаазыг тийм ээ педалын гიშгэлтээр энэ хурдыг өөрчилдөг тэр хийц мэт рүү ороод явахаар магадгүй ашигтуулын гоцсон тэгж унж байгаа юм болов уу гэж би гайхаж байна. Үнэхээр 24 цаг сэнэглээд яанд одоо та нарын тооцоогоор жишээ нь 24 хичнээн одоо яг цахилгаанаар ярих юм бол хэдэн төгрөгний 8 цагт нь одоо бодох юм бол мөнгөөр бодох юм бол баримжаал тэгж харж анзаарсан юм байгаа юу? тэртлийн тооцоог нь мөнгөөр бодож хийв. Чи яагаад вэ гэхээр эргээд эн чинь яг тийм нийт эзэмшлийн талбай дээр хэрэглэгдэх чаа үйлчлэгээний төхөөрөмж болох гэдэг шүү дээ. Тэр тохиолдолд мэдээж цаг юугаар л тооцогдоод явах байх л та. Магадгүй тэнд хэрэглэгдэх үн ханшин дээр үйлчлэгээний үн ханшин дээр бас харьцуулахад бас бусад одоо энийг үзэж сонирхох гэж байгаа. Ялангуяа 3 дугаар шатанд ирж үзэж байгаа хүмүүс тэр талыг их сонирхож асуух байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл энэ ямар өртөгтэй нэг цагийн өртөг нь ямар хөө байх нь гэдэг тал руу бас тооцож дараагийн хүмүүст бас хэлэхээр хэмжээнд одоо тооцоолыг хийсэн байгаасаа гэж хүсэж байна. За ингээд шүүгчдийн гэрэл асаж үнэлгээ гарна. Шүүгчдийн гэрэл эко бүтээлд ногоон гэрэл ластгийн дадлалчудаа 3 дахь шатнд ирээд уулзцаа. Амжилт хүсье. Тэгээ бүтэд маань 100 болсон болохоор шүүгч гэсэн 3 ногоон гэрэл өглөө. Өөртөө ч сэтгэлтэй байсан тэмцэн гэдэгтэй. Богино хугацаанд бол багийнхантайгаа бас туслагч ах зул баярах. Тий. Манай хойноос нэг баг ажиллаж байгаа. Тий. Багийнхан маань их тус тэмцэн. Зул баяр ахта бас их баярлалаа гэж хэлээ.